Тансаг өвгийн гэж. Амьдралаа гэж. Алга уруулахын дотор зөөжтөгдөх юм да. Ор. Захирлаа юу ясаа? Таны хэлснээр зээлийн хүүг жилийн нэг хүү болгосон. Сайн байна. Тэгээд харин манай банк дээр зээл авах гэсэн маш олон амтан ирээд цаан чинь бөөн бужигнаа болоод байна. Тэгээ зээлийг нөгөөчтэй. Энд чинь чиний хийх ёстой ажил шүү дээ. Үгүй юу л да. Зээл өгөх мөнгөгүй болсон захирлаа. Юу гэсэн үг вэ? Монголын хамгийн том самар банк яахлаараа мөнгөгүй болдог юм. Үгүй асуудал нь манай бүх хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа татчихлаа. Юу? Шуудхан хэлэхэд манай банк бараг л дампуурчлаа та. Тэгээд энэ миний ажлаас халагдах хөрөгдөл. Үе, юу гэсэн үг вэ? Юун дампуур? Юу солиороод байгаа? Байна уу? Байна хөгшин. Банкнаас амьтад хадгаламжаа татчихаар банк дампуурчдаг юм уу? Эргэлдэх хөрөнгөгүй бол дампуур штэ хөгшөө. Яасан? Хөгшин, чи самар банкд хүрээд ирэх боломж байна уу? Мань энд жоохон асуудалд орчих шиг боллоо. Чи самар банкны зээлийн хүүг нэг хөв болгосон гэж хэлэх гээд байна уу? Харин тийм ээ. Чи ямар тэнэг гар вэ? Ийм сайхан боломжийг салхинд хийсгэлээ гэж юу? Шууд намайг дуудахгүй яасан? Би зүгээр л банкны хүүг нэг хөв болгоцсон чинь л. Банкны зээлийн хүүг чам шиг ингээд л нэг хөв болгож болдог бол бүх банк болгоно штт. Банкудад ч ашигтай, эрсдэл буураад. Тэгээд яагаад болдгүй юм? Нэ чаваас. Алив. Ингээд уун гэж вэ. За тэгэхээр зээлийн хүүг банк тогтоодгүй юм. Зээлийн хүү гэдэг чинь тухайн орны эдийн засгийн л толны тусгал гэсэн үг. Манайд зээлийн хүү бусад өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй өндөр байгаа нь манай орны эдийн засгийн байгаа царай нь ийм л байна гэсэн үг. Юу? Үгүй чи байж байлт. Би ярьж дуусаагүй байна. Банкны зээлийн хүү яагаад өндөр байгааг чамд ойлгуулахын тулд банкны зээлийн хүүний зардал хэрхэн бүтдэг талаар ярьж өгөх хэрэгтэй юм шиг байна. Банкны зээлийн хүүний нийт зардлын 60-аас 68%-ийг дангаараа хадгаламжийн хүү эзэлдэг. Бусд нь тухайн банкны үйл ажиллагааны зардал, эрсдлийн нэмэгдэл, ашигын маржин бүрдүүлнэ. Хадгаламжийн хүү нэрээ Монголд өндөр байдаг шүү. Тийм ээ санжид минь. Ядаж энийг мэдэж байгаа чинь яамаа та. Манай Монголд хадгаламжийн хүү жилийн 11%. Энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүр тарна шүү. Пөх, тийм үү? Тийм ээ санжид минь. Ер нь банк бол нэг ясандаа зуучлалын байгууллага гэж ойлгож болно. Мөнгөний их үүсвэрээ бусдаас хадгаламж хэлбэрээр татдаг. Жилийн 11% хүүтэй шүү дээ. Харин тэр хүүтэй хадгалж байгаа мөнгөө бусад мөнгө хэрэгтэй амьтдад үйл ажиллагааны зардал, ашигын маржин, эрсдлээ шингээсэн багахан хүү нэмээд зээлнэ. Банк ингэж л ажилдаг. За тэгээд санжтай жилийн 11% хүүтэй хадгалж байгаа мөнгөө бусдад яаж 1% хүүтэй зээлэх юм бэ? Би зүгээр л банкуудыг маш их мөнгөтэй газар гэж бодсон шүү дээ. Банкнд баггүй мөнгө байгаа л да. Тэгэхдээ тэр чинь банкны мөнгө биш. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө шүү дээ. Тэгвэл хадгаламжийн хүүгээ бууруулж болдоггүй юм уу? Хадгаламжийн хүүгээ бууруулчихвал банкнд мөнгө хадгалуулах амьтаа болдохгүй шүү дээ. Бодол та. Чамд 100 сая төгрөг бай гэж бодъё. Чи тэр мөнгөө жилийн 1-ээс доош хувийн хүүтэй банкнд хадгалуулах уу? 100 сая. Жил хадгалуулчаад 1 сая. Гэхдээ юу гэж те? Арай өөр ашигтай юм хийн штэ. Ерэн санж та. Банкуд зээлийн хүүгээ нэг болгол тэр дороо дампуурна. Тэгээд банкудад хадгалж байсан Монгол төгрөгүүд хоромхон зур гадаадын аль нэг компани хөвц эсвэл юан доллар ханшаа алддаггүй валют болоод Монголоос гараад явчихна гэсэн үг. За тэгээд төгрөгийн аншуун нь мэдээж гадаад гүйлгээ худалдаа зогсно. Банкнаас санхүүжил зээл авдаг компани үйлдвэрүүд зогсно. Ажилгүйд л хавд хайрна. Гэх мэт сүрэл болно шүү дээ. Бид бараг дунд зүүнний үедээ очно гэд боддоо. Бурхан минь.
За сайн уу дашгүй. Юу байна да? Чиний дампууруулах шахсан банкыг арай ч юу хэвийн үйл ажиллагаанд нь оруулчихал байж байна да. Дүүн танаас нэг юм гуйх гадээ. Нэг гочоогод найзтайгаа хамтраа шинэ хувцсны брэнд гаргах гэсэн чинь жоохон мөнгө хэрэг болоод байна. Жидүүгийн сангаас зээл авах гэхээр танил байдгүй. Тэгээ та банкнаас зээл гаргуулад өгөөч. Уг нь хөл дээрээ босоод ирвэл алаад өгнө ахаа. Чамд бизнес төлөвлөгөө ч юм уу төсөл чинь байна уу? Би танд гоё яриад өгье. Гүй чи залуу хүн байж хүнд ийм юм ярьж гуйхаасаа ичээч. Одоо үед боломжууд зөндөө байна шүү дээ. Бизнесийн санаагаа төсөл болгоод сайхан бичээд хөрөнгө оруулагч хайлт. Эсвэл төслөө барьцаалаад банкнаас зээл авч болно. Юм бол танил тал гэж заваардаг болох хэрэгтэй. Би тэр төслийг чи амархан биччихснэ. Та гол нь банкнаас яг найдвартай зээл гаргуулад өгөх юм уу? Энэ яг алга бизнес шүү. Эш сайн чид минь. Чиний төсөл үнэхээр сайн төсөл бол надтай надгүй банк зээл өгнө. Муу бол надтай надгүй зээл өгөхгүй шүү дээ. Минийх ч сайн болох нь ойлгомжтой л доо. Тэгвэл ч сайн л байна. Үнээрээ дашгүй. Гадаадын том банк Монголд ороод ирвэл зээлийнхүү буурна гэж үнэн үү? Буурахгүй. Ямар ч банк орж ирсэн бай, Монголын эдийн засагт таарсан л зээлийн хүү тогтно. Үүнхээр бага хүү тогтоовол ашигын бус улс төрийн сонирхолтой л байх болов. Тийм үү? Ер нь манай улс гадаад банк гэхээс өмнө банкны тухай хууль дүрмээ сайжруулчихад ярих хэрэгтэй шүү дээ. Манайх тийм уу юм уу? Муу ч юу байх вэ? Гэхдээ дутагдaltaй зүйлс бий. Жишээ нь нэг нөхөр банкнаас мөнгө зээлээд төлөхгүй л шүүхтэр очино. Шүүхтэр очисон цагаас хойш зээлийн хүү бодогдохоо болдог. Тийм учраас зээлдэгч нөхөр шүүх хурлыг удаа дараа хойшлуулах гэх мэтэр аль чадхаараа сунжруулж зээлийн хүүг монждог. Хэрвээ шүүх хуралд 1 жил үргэлжлээд зээлдэгч нөхөр зээлээд төлөх болвол 1 жилийн хүүг төлөхгүй гэсэн үг үү? Хаха, наа чи өстой зөв арга юм шүү. Банкнаас зээл аваа шууд шүүхтэд хүүгээ бодоолохгүй аа. Энд чинь бараг лоовер шүү дээ. За тогссон юм аа. Уг нь бусад оронд бол шүүхтэр очиход бүр өндөр хүү бодогдож эхэлдэг. Гэх мэт асуудал байна. Баярлалаа санжтай. Дан баха. Гол нь зээл зүтээгээд өг. Та нар одоо энэ танил тал хахуула болил доо. Хэд хэлэх гэсэн юм бэ? Маа. Энийг аваад яв. Намайг тавиад. Зүгээр миний сэтгэлийн бидэг хөөе. $1920 онд Америк улс алдарт 18 дугаар тогтоолгогчийг гаргаж, арх согтууруулах ундааг зарах, худалдаалах, уух гэдэл бүгдийг хорив. Төлөвлөгөөсоор архинаас болж үйлдэгдсэн гэмт хэрэг, өвчин, зовлон, хүчирхийлэл бүгд нэг мөр алга болох байлаа. Гэхдээ харамсалтай нь бүх юм эсэргээрээ болов. Үүнээс болж шагийн 8 дээдсэхтэй туллаа. Үүнийг мэдээж гэмт бүлэглэлүүд хийнэ. Олон ч гэмт бүлэглэлүүд үүсэж сая доллар хийцгээж байлаа. Саятан болсон гангструуд цагдаа, хууль, шүүхийнхнийг бүгдийг хахуулдаж, эрх мэдлэн дээлдэхэргүй болжээ. Тэд хүсснээ хийж байлаа. Аллах, хүчирхийлэл, хээл, хахуйл, мөнгө угаалт гэдэл. Домогт Ал Капоне яг энэ үед л үүнийг л хийж Америкийн хамгийн баян гангстер болсон юм шүү дээ. Ард иргэд харин архийг шагийн үнээр урдийн шигэ авсаар л байлаа. Арх бол хүний эртний хэрэглээ бас хэрэгцээ. Хүний хэрэгцээг хориглох юм бол буруу замаар л гарч ирнэ. Ер нь тэгээд архиндаа биш. Түүнийг хэрэглэж байгаа хүндээ л хамаг асуудал байгаа шүү дээ. Үе хордлолтоо тэр шүүх хуралч эхэллээ. Байж байл та. Монгол улсын шүүх хуралд иргэдийн төлөөлөгчдөөр оролцох гэж байна та. Аяттайгаа уцлаад очие та. Хөөе, хоёроо хурдлаарай. Би доор буугаад хүлээж бай. Хөөе, манус яг энд юу хийх юм бэ? Ман чин хуулийн талаар ямар ч мэдлэггүй шүү дээ. За зүгээрээ. Чи зүгээр л шүүх хурлын явцыг хараад өөрийнхөө сэтгэлээ хэлэхэд болно. Гол нь мөнгө төгрөг өгнө үсттэй.
Өгдөг л гэж дуулсан. Юу яриад байгаа юм бэ? Чамайг мөнгө төгрөг өгдөг гэхээр чинь л би дагаж ирсэн шүү дээ. Би магадгүй л гэж хэлсэн шүү дээ. Уцаа яриад бай. Гочоо чи бас сонссон бидтэй. Иргэний үүргээ ганц удаа биелүүлээд нийгэмдээ жаахан идэвхтэй амьдрахад яаж чадах юм бэ? Өгөхгүй гэвэл чи өгөөрэй. Шүүхвэрл эхэлснийг мэдэгдээ. За хохирогч Балбар та яг юу болсон талаар яриач. За би болвоос хугаас даруй төлөв зантай уужуу тайван ухаалаг нэгэн билээ. Миний найз нөхөд хамт олон ч гэрчлэн. Гэтэл өчигдөр орой буюу 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 23 цагийн үед дотны найзуудынхаа хамтаар манай гэрт миний төрсөн өдрийг тэмдэглэж байтал миний найз содомтой хамт ирсэн жагрыг гэгч нөхөр миний ам руу хүчээр цутган орж намайг согтоож өвдөстөн ховстож биеиг минь эзэлж өдөрдөн улмаар содном бобоо дэдээгч 3 найзыг минь зодсон. Үнэхээр хэрцгий та нар найзуудыг маань яаж зодсныг хар л та. Арайчдээ. Господи. Тэр нь эхнэр хүүхдийг минь хар шөнөөр гэрээс минь хөөж гаргасан байна. Тэнгэр минь миний хүүхэд дөнгөж 3 настай шүү дээ. Яасан айхтар хэрэг болов вэ? За хэрэгтэн жагрээ бос. Та босноо? Та шүүх танхимыг хүндлээд босноо? За танд хэлэх үг байна уу? Та ийм аимшигтай харгас хэрэг үлдчихэд хэлэх үг байхгүй нэ гэж юу? Гэрээчтэй. Та ядаж гимшихгүй байна уу? Ямар амар амт юм бэ? Чид юу ч тоорхгүй байж байгаа юм. Амар юм би. Иргэдийн төлөөлөгчд ямар бодолтой байна? Би энэ мо жагрыг 100% буруу тайд тооцож байна. Жагрыг буруутай. Жагрын үнхээр жигшүүрт хэрэг хийжээ. Жагрыг шоронгийн хадаас уулгавал таарна. За арайч те тамина. Эн чин зүгээр л арх штэ. Амигүй зүйл. За тэгэхээр ойлгомжтой. Хэрэгтэн жагрыг шүүх гин буруутайд тооцож чанга дэглэмтэй шоронд 5 жил хорих ял оноож байна. Үгүй байлгүй дээ. За дараагийн хэрэгтэн пиавыг оруул. Мен дамор. Хама Монгол ёсоор мэдчилж штэ. Мен дамор. Мен дамор. Энэ жагрыг арайд баг яд оноочсон. Шууд цаадсуул таар байсан. Харин Та хоёр чинь юу солиороод байгаа юм бэ? чи юунда ярьцаг гэдэг байгаа юм бэ? Түрүүнээс хойш л. Тэгэхгүй яадгийг би бухимдаж байна. Ер нь яахлаар арх үйлдвэрлэгчийн буруу болчихдгийг. Хувандны хариуцлага хаана байна? Бас хүүхэд нь PC-ийн донтоод алга болчоор PC-ний буруу гэдэг. Эцэгхийн хариуцлага хаана байна? Ядуу амьдрал 76-гийн буруу. Өөрсдийнх нь сонгосон хүмүүс үсттэй. Ажилгүй, архичин, арчаагүй, ядуу байх үгүй нь хөв амьтнаас өөрөөс нь шалтгаална шүү дээ. Наадуул чи ер нь бүгдээрээ 90 оноос хойш л гарсан зүйлс юм биш үү? Хуучин соц үед бүгд ажилтай, ядуу хүн байхгүй, ёстой аятайхан байсан юм биш үү? Нэрээ тийм юм шүү. Ойрд нүүр намар сонцоо ихчнээ сайхан байсан талаар зураг нийтлүүд яваад байгаа. Энэ харалтай өстой сайхан байжээ. Гүй нэрээ тийм ч юм уу? Тийм ээ. Энэ хараач тий. Тэнгэр минь. Хүүе өвөө та зүгээр үү? Та чинь
Хаанаас унчих вэ? Мөн усан чепохнууд. Юу ч мэдэхгүй байж бүлт үсэрч байх шүү. Юу? Та бид гурыг хилээд байгаа мó? Тийм ээ, тийм. Энд та гурваас өөр нь усан чепох алга. Гочоо минь. Чи нэрээ арайчтэй. Юу, та намайг таньд юм уу? Та чинь хэн блэ? Чиний өвөө байна. Миний өвөө намайг төрхөөс өмнө өнгөрсөн гэсэн штэ. Гочоо, нэрээ чамтай адилах юм байна. Тийм ээ, тийм. Би чамайг төрхөөс өмнө энэ ертөнцөөс явсан. Харин одоо тэнгэрт сайхан амьдарч байна. Гэхдээ сая чиний ярьж байгааг чинь сонсоод үнэхээр төвчсөнгүй буугаад ирлээ. Одоо та гурвын тэр сайхан гэд угаа соц үеийг чинь бодтоор нь харуулъя. Үе. Юу энэ чи хаанах вэ? Юу болчих вэ? Энэ чинь Сүхбаатарын талбай юу? За. Та нар магтаад байсан соц үедээ тавтай морил. Соц үеийн Улаанбаатар. Юу Улаанбаатар? Энэ аль нэг сумын төв юм шүү. Энэ одоо ямар гонигтай газар вэ? Энэ замыг хаачихсан юм биш үү? Машинууд яагаад явахгүй байгаа юм бэ? Энэ чинь соц үе шүү дээ, хүүхдүүд минь. Юу машинууд. Хувь хүнд хувийн өмч гэж байгаагүй. Цөөхөн дарга нар л улсын машин унана. Ардууд бол алах нь эсвэл автобусаар л явна. Танаа үед машинтай хүмүүс замаараа чигцэлдэж байхад соц үед хүмүүс автобусанда чигцэлдэн дээ. Яана бараг гоочлоо штэ. Хүмүүс нь сонин бүгдээрээ шахуу ижлэг хувцастай юм. Тэгэлгүй яах вэ? Энэ үед элдэв янзын брэнд энэ төр чинь байгаагүй шүү дээ. Бүр өөрийнхөө гойж гангарах хоройтой. За, тэр хоёр залуу хар. За. Та хоёр яасан задарсан хүүхдөө? Ямар муухай ирээ цэргүү хувцастаж ард олонд буруу үлгэр дуурайлаад үзүүлж байгаагаа мэдчихвэн үү? Хаа уучлаарай ингэж явж идэх үү гуйж ийн. Дугаавэ. Наадмуу бозор юмнуудынхаа үс өмдийг хайчил. Түрүүзар уугуул штэ. Ойрос ирсэн өмчтэй. Үүжвэштэй хаа. Дугуйч. Энэ ямар давруу цагтаа нар вэ? За. Та хоёр яасан задарсан хүүхдөө? Ямар муухай ирээ цэргүү хувцастаж ард олонд буруу үлгэр дуурайлаад үзүүлж байгаагаа мэдчихвэн үү? Хаа уучлаарай ингэж явж идэх үү гуйж ийн. Дугаавэ. Наадмуу бозор юмнуудынхаа үс өмдийг хайчил. Түрүүзар уугуул штэ. Ойрос ирсэн өмчтэй. Үүжвэштэй хаа. Дугуйч. Энэ ямар давруу цагтаа нар вэ? Энэ хүний эрх чөлөөнд арай дэндүү халдаад байгаа юм шүү. Ой, болооч ээ. Эднэр чамайг сонсохгүй аа. Бүр харахчгүй. Энэ үеийг та нар бодтоор харж л болно. Одоо бүр сони юм харуулъя. Бос. Чингис хаан гэж хэм бэ? Монголын сууд их хаан, гармгаа жанжин, суу, мо, Чингис гэдэг бол шудраг ардыг мүлжигч, дээрэнгүү, бүдүүлэг, алуурч амьтан байсан. Чамаг ер нь ингэж хийсний чинь төлөө сургуулиас хөөлөө. Энэ арай дэнтнэ. Эзэн хааныг минь юу гэж байгаа юм бэ? Энэ үед түүхийг худлаа зааж, хүүхдтэйг багаас нь тархийн жинхэнэ угааж байлаа шүү дээ. Дээр нь нэг телевиз, нэг радио, нэг сонин л гарна. Эдгээрээр гарсан бүхнийг л үнэн гэж бодцгоно. Тарих угаана гэдгийг чинь энэ үед жинхэнэ хийж байсан юм да. Гэхдээ ядаж энэ үед хүмүүс аригтаар суудгүй байсан бах те. Хэн ч юм тэгж хэлэв. Харин ч ёстой архитектийн үе шүү дээ. Залуус чөлөө цагаа өнгөрөх газар бараг байхгүй. За тэгээд уун. Орц, саад, нэгнийдэгэд ёстой ахуйн архитектийг үзүүлж өгөн дөө. За,
Одоо та нар элбэг дэлбэг байсан гэдуга энэ үеийнхэн дэлгүүрийг ороод нэг хараадах. Энд чинь манамуу хөргөчнөөс илүү гарахгүй бараатай дэлгүр байна штэ. Ямар өрөвдмөр юм бэ? Энэ үед алим жимс гэдэг чинь шинэ жилээр л иддэг тансаг хэрэглээ байсан гэд бод. Яста өрөвдмөр юм. Өө ахнараа алж штэ. Хөөе. Энэ одоо юу болоод байна? Хулгай юм зараад байгаа юм шүү. Үгүй ээ. Энэ гадаадын хамтлагийн пянз зарж байгаа юм. Энэ хоёр Битлисийн пянз авч явах шиг байна. Энд тэгээ юу сүрдээ нууж зардیں۔ Хөрөнгөтөн орны хөгжим зарах байтугай сонсох юм бол шоронд суун штэ. Энэ чинь Битлис штэ. Яагаад болохгүй гэж энэ үед та нар шиг хүссэн хөгжмөөж сонсож болдгүй хэцүү үе байлаа шүү дээ. Урлаг уран сайхны нөхдүүд бол намын хараа хяналтанд оор л байна. Юун тэр чөлөөт уран бүтээл эднэр байхгүй. Энэ хүнийг мэдхүү. Энэ чинь чойномгоо мөн үү? Намд таалагдахгүй юм хийвэл тэгээд чойном шиг шоронд суунта. За худлаа байлгүй дээ. Яста амар юм аа. Амар. Энэ үед та нар хувь хүнд өөрийн гэсэн өмч байхгүй гэд бодол та. Бүх юм улсын өмч. Амьдэрчгүй байр, эдэг хөрөнгө, мал ахгүй гэд бүгдээрээ улсын өмч. Хэдэн дарга нар л бурхан шиг шүтэгдэж сайхан амьдэрдэг байсан байна. Үгүй бүр цөөхөн хэдэн эрх ямбатай нөхдүүдтэй л гадаад паспорт байсан гэд бод. Ингээд тэгээд яаж баян сайхан амьдрах юм бэ? Юу баяжих? Баяжих чинь хоройтой зүйл. За худлаа байлгүй дээ. Яста төсөөлөгдөхгүй маа. За. Тэгээд өөр яриад байвал зөндөө юм байна. Та нар одоо ийм нийгэмд амьдрмаар байна уу? Яста вэгүй. За яаж дээ? Би дав нэг өдөр ч амьдрч чадахгүй байх. Яста чадахгүй. Тэгээ та нар түрүүн юу гэд магтаад байлаа. Гүй нэг гой зураг тавиад л гой юм бичсэн байгаар нь л үхс дандаа тавилттай бичлэг шүү дээ. Ер нь соц үед сайнаа рекламдаад мууга нуудаггүй. Танаа үед бол сайнаа дараал мууга ярьцгаадаггүй. За тэгээд хүүхдүүд минь та нарт байдаг энгийн зүйл бидний үед мөрөөдөл байлаа. Хамгийн гол нь хувь хүний эрхчлөө. Энэ үед амьдарч байсан зарим хүмүүс чухам сайхан үе байсан гэд байдаг штеп. Өөрийнхөөс нь толгойгүй бусдаар л юу хийхээ заалгадаг, бусдаар тэжээлэгдэг нэг тийм хачин нөхдүүдэд сайхан байсан байх. Бас зарим нэг нь угаасаа залуу насныхаа сайхныг андуураад яриад байж магадгүй. Ямар ч хүнд залуу байх үеийн л гоё шүү дээ. За. Би явахгүй бол болохгүй. Дахиж соцгүй сайхан майхан гэд яс өндөл зүйлээд байва. За, баяртай. Хөөе. Гэр бүлийнхээ талаар ярил да.